эрхлүүдэд төсөв хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны асуудлууд парламентын түвшинд хэрхэн яригдж байгааг улсын их хурлын гишүүн эдийн засгийн байнгын орооны дарга Сэд Доржтой ярилцах гэж байна. Танд өглөө төргий. Өглөө төргий. За тэгэхээр бас өчигдөр эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар дөрвөн асуудлыг болох голчлон авч хэлэлцсэн байгаа даа. Тэгэхээр ер нь бол бас он гарсаар оны ихний гүйцэтгэлүүдийн үр дүнгуудыг Монгол банк болоод бусад холбогдох олон улсын байгууллагууд ч гэсэн бас нэлээд гаргаж зөвлөмжүүд бас бий болсон байх жишээтэй. Тэгэхээр яг эндээс тухайлан асуувал өнгөрсөн жилийн Монгол банкны тайлан харах юм бол тухайлбал яг гадаад валютын нөөцөн дээр нэлээдгүй нэмэгдсэн гэсэн ийм дүр зураг бас харагдаж байгаа. Тэгэхээр энэний ер нь голлох нөлөөлсөн хүчин зүйл нь яг юу байсан талаар тайланд хэрхэн тусагдсан бэ? За өглөөний өдрөгийн. За мэдээж энэ гадаад валютын нөөцийг хамгийн том бүрдүүлж байгаа зүйл бол экспортын бүтээгдэхүүнүүд байгаа. За нөөцний экспорт бол харьцангуй тогтвортой өсөлттэй байгаа. Нөөцний үн ханш бидний бас төсөлж байсантай ойролцоо бас өсөлттэй байгаа. За дэлхийд одоо энергийн дайн тулаан юмнууд болж байна тийм ээ. Одоо түлшний үн ханш хэлбэлзэж байна. За дэлхийн аж үйлдвэрийн салбарт хүчтэй мэдрэгдэж байна. Ийм учраас нөөцний үн ханш, зэсийн үн бол хамгийн өндөр түвшиндээ явж байна. Тэгээд энэ бүгд л бол гадаад валютын нөөцтэй шууд холбоотой. Тэгэхээр бас өнгөрсөн жил Монгол улсын эдийн засаг бол 6.8% өсөлттэй ийм дүнтэй бол гарсан. За энэ жилийн тухайд бол тухайлбал олон улсын валютын сангийн таам бол 5.6 гэсэн ийм дүнг бол тавьдсан байсан л та. Тэгэхээр энэ жилиг та бас яг эдийн засгийн байнгын орооны даргын хувьд яг макро эдийн засгийн үзүүлэлтийг бид ер нь хадгалж чадна гэсэн тийм хүлээлт нь байгаа юм. Энэ хэр бодиттой вэ? За ер нь бол яг бодиттой, ер нь нэлээд бодиттой таарсан байна лээ. За манай улсын эдийн засгч нь бол бас экспортын бүтээгдэхүүнүүдээс гадна бас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйн салбар их нөлөөлж байгаа. За сүүлийн жилүүдэд бол махны экспортыг хороогүй 2 жил болсон ийм анхны парламент бол энэ удаагийн 126 гишүүнтэй парламент байгаа. За махны үн өндөр байгаа учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний валют орж ирэх энэ бас гол бүтээгдэхүүн байна. Ноолуурын үн хэдийгээр гадаад валюттай харьцуулахад тухайн долларын ханштай харьцуулахад бол өсөлт нь их бага боловч Монгол төгрөгийн ханшаар бол 200 мянга төрсэн тохиолдлууд энэ жил байна. Тийм учраас энэ хөдөө аж ахуйн салбар бусад экспортын салбарууд ингээд тогтвортой байгаа. Тэгээ Монгол улсын эдийн засаг бол бас төдийлөн бас хүнд хэцүү байдалд орчхооргүй бас өөр бусад салбаруудад өсөлттэй ийм зүйлүүд байгаа учраас энэ таамаглаж байгаа тэр эдийн засгийн өсөлтийг бодиттой л гэж үзэж байна. Гэхдээ бас юу болохыг мэдэхгүй байна тий. Дэлхийн нийтийн геополитикийн асуудлууд бол өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Манай улсад хэд хоногийн дараа хэдэн сарын дараа энэ мэдэгдэхийг бол хинч тааж мэдэхгүй байна. Манай улс бол хоёр хөршийнхөө найрамдал харилцааны үр дүнд нефт, бензин түвшнийхээ асуудлыг бол доктортой байх талаар засгийн газар бол бүх талаар л найдвартай байдлаа хангаж ажиллаж байна. Сая бас Оросын холбооны улсад манай аж үйлдвэр эзэмшлийн сайд яваад ирсэн. Оросын холбооны улс бол яг Оросын нутаг дэвсгэр дээр байгаа үнээр хөрш найз нөхөртөө Монгол улстай өгнө гэсэн ийм мэдээллийг ийм амлалтыг өгсөн байгаа. Монгол улсын зүгээс бас их хурлаар агарын түвшийг Чингис хаан Сүнхсдийн буудлын хажууд Оросын холбооны улсын агарын түвш цэнэглэх энэ зүйлийг нь их хурлаар баталж зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр энэ бол харилцан хоёр орны хамтын ажиллагаа. Манай бас ирээдүйн энэ дэлхийн нийтийн түвшний хомсдол, түвшний үнийн түвш бензин шатхууны үнийн өсөлттэй бол өсөлтийг эрсдэл багтаа даван туулахад энэ хоёр орны харилцаа их чухал байна. Тэгэхээр өчигдроос эдийн засгийн байнгын ороогаар Польш улсын засгийн газараас хөнгөлөлтөө зээлээр өгөх 50 сая долларын асуудлыг бас авч хэлэлцсэн байна. За саяхан бас улсын хурлд бол энэ хаврын чуулган дээр гадаад зээлгийг үр ашигтай ашиглах тухай хуулийн төслийн нэг удаагийн хуулийн төслийг бас өргөн барьсан гэсэн юм мэдээлэл байгаа. За энэ хуулийн төслийн гол зорилго бол 3 томоохон төслийг бас урагшлуулахад өрийн таазыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага үүслээ гэсэн нэг ийм зүйл ярьж байгаа. Тэгэхээр та эдийн засгийн байнгын орооны даргын үед яг
энэ сүүл өргөн баригдсан гадаад зээлгүүр ашигтай холбоотой за сая энэ бас нэг өнгөлтөө зээлийг дахиад бас л ингээл нөхцөлийн жоо өөрчлөгч гэдэг юм шаардлагууд үүсээд байна. Энэ дээр ер нь та яг ямар байр суурьтай вэ? Энийг дэмжиж байгаа юу эсвэл эсрэг байр суурьтай? За би бол тэр гадаад өрийн таацанд одоо тулчаад тэр томоохон төслүүд хэрэгжихгүй байгаа. Тэгээд нэг удаагийн хууль бол хэрэгтэй байна. Энийг бол дэмжиж байгаа. Ягаад тэгэхээр манай одоо өрийн хэмжээ бол тий манай улсын хувьд л одоо өндөр байгаадаа болохоос одоо бусад орнуудын хувьд бол одоо хөгжиж байгаа орнуудын хувьд, хөгжсөн орнуудын хувьд бол мэдээж одоо өндөр биш шүү дээ. Тийм учраас одоо бид бол бас яг тун шаардлагатай тийм томоохон төслүүдийг бол хөдөлгөхөд зайлшгүй одоо энэ хууль хэрэгтэй байна. За энийг бол хавтгааруулж болохгүй. Энийг бол өстой 7 хэмжиж нэг хотолж яг одоо энэ гурван төсөл дээр яг тодорхой нэрлээд тоогийн заагаад ингэж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хавтгааруулж одоо зарим гишүүдийн үзэж байгаа хавтгаараад одоо ингээл байнга ингээд бүх одоо болохгүй байгаа төсөвт одоо болохгүй байгаа зүйлүүдээ ингэж хууль гаргаад ингээд ах жим гарч юм шүү дээ гэж боломжилж байгаа нь бас зөв. Гэхдээ одоо байнгын шаардлагатай хэрлэгүүдээ хууль гаргаад байна. Энэ удаагийн одоо энэ жишээ нь Эрдэнэ усан цахилгаан станц тэр бол үнэхээр одоо тэр бүс нутаг төдийгүй Монгол улс одоо энэ сэргээгдэх эрчим хууч энэ усан цахилгаан станц гэдгийг чинь одоо үр дүнг нь үзээгүй яриад бараг 30 40 жил болж байна. Тэр энэ дээр бол заашгүй хийх ёстой зүйлүүд гэж үзэж байгаа. За Польш улсын өчигдөр зээлийн асуудал бол мэдээж маш бага хүүтэй зээлийг бол бид нар бол алдаж болохгүй. Дэлхий дээр явж байгаа ийм бага хүүтэй зээлийг бол алдаж болохгүй шүү дээ. Тийм учраас бид бол ингээд сандарсан үедээ, яарсан үедээ маш өндөр хүүтэй зээл авч байгаа шүү дээ. Тийм учраас ийм бага хүүтэй зээлийг бол одоо цааш нь өргөжлүүлээд дэмжиж явахд бол болохгүй юм байхгүй. Ер нь эдийн засгийг тэлэх ёстой. Эдийн засгийг тэлхийн тулд энэ татварын хуулийг одоо багц хуулийг өнөөдөр өргөн барьж байна. Тэгээд татварын багц хууль дээр дөрвтэй өөрчлөлтүүдийг хийгээд эдийн засгийн хөөсрөлтөө одоо нэг мөнгө олдохоор л нэг өрн таран хийдэг тийм айл шиг байж болохгүй шүү дээ. Мөнгөө одоо маш нямбай зардаг. Одоо төсвөө хэд тэлдэггүй. Одоо тэр тавилга тогшил дээр урсгал зарлаа нэмдэггүй. Одоо энэ чинь насаараа эргэлдэг одоо тавилгын төгсөл байдаг үстэй. Тэгээ манай улс чинь ерөөсө зүгээр нэг одоо дундчтны нэг сум дүүргийн хилцээний дарганы өрөөнд орохтол одоо та бас гайхаж байгаа үстэй. Монгол улсын ерөнхийлөгчийн өрөө шиг л байгаа үстэй. Тийм учраас энэ юмнуудаа зарлал энэ юмнуудаа маш сайн бодож одоо 33 их найд төсвөө 80-ийн хэмжээний төсвөө ерөөсө чамлж болохгүй шүү дээ. Саяхан бид чинь 10 жилийн өмнө 7 их найд төгрөгийн төсөвтэй байсан шүү дээ. Энэ учраас ерөөсөө чамлж болохгүй. Цаашдаа ахих ёстой, эдийн засгаа тэлэх ёстой. Энэ жижиг дунд үйлдвэрүүдэд сэргээх ёстой. Энэ зөвшөөрөл гэдэг одоо хуушуур хийхэд бол дотын захиргаа ордог энэ байдлыг одоо чөлөөлөе гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энэ 100 хэдэн үйл ажиллагааг шууд мэдэгдээл шууд эрхэлдэг энэ зөвшөөрлийн хуулийг одоо бас ажлын хэсэгт орчин явж байгаа. Энэ бүгд бол ингээл бас нааштай юмнууд хийгдэл байгаа. За ингээд үр дүн нь бол яг маргааш гарахгүй л тий. Ирэх жилийн одоо дэд ч юм уу гараад ингээд эхэлнэ л дээ. Тэгэхээр бас таныг сургуулийн өмнөх боловсролын болон боловсролын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа гэсэн ийм мэдээллийг бас өгсөн л дөө. Тэгэхээр энэний гол зорилго бөгөөд ач холбогдол за яг үзэл баримтлалын юунд байгаа. За энэ бол нийслэлд бол хамаагүй. Энэ бол аймгийн төвүүдэд ерөөсөө хамаагүй. Энэ бол одоо 333 суманд очиж аавсгээ заалгахж за ингээд тоо одоо хүрдээ чийжлэх гээд ингээд 6-7 настай хүүхдүүд очдог энэ асуудалтай холбоотой байгаа. Энэ бол нийт одоо сумын нийт хүүхдүүдийн асуудал ч биш зөвхөн одоо малчин айлын хүүхдүүдэд сонголттой байя. Малчин айл чинь бол янз бүрийн айл байна. 1000 малтай айл байна, 200 малтай айл байна. За нэг 400-аас дээш малтай бол бас оршин тогтнодог баг. Тэгэхээр янз бүрийн айлууд байна. Тэгэхээр энэ айлууд чинь одоо Монгол улсын тусгаар тогтнолыг газар нутгийн бүрэн бүтэн байдлыг, энэ өв соёлыг, нүүдлийн соёл иргэншлийг нуруунд дээрээ тэгээд гэрээ бариад, гэртээ амьдраад, дээл хувцаа морио уяад тий наадам болоход эн чинь тэр хүмүүсийн морь ирэхгүй бол наадам ч морь уралдахгүй шүү дээ. Тэгээ энэ одоо 6-7 настай хүүхд бол арай л балчир байна. Ер нь бол манай улс чинь бол 10 жил сурдаг байсан. Дэлхийн одоо боловсролын системтэй адилхан болох гээд 12 жил болсон. Ингээд 12 жилийн турш сурахаар болж байгаа байхгүй.
Ер нь бол 6-7 настай хүүхдийн хувьд бол зөвхөн тоглонгоор боловсрох ийм нас. Энийг навчаад ингээд сургуульд явж ингээд авчих. За одоо ингээд хөдөө малчин айлын хүүхдүүд сумын төвийн одоо нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн нэг 10-20%, дээд нь 30% л үт юм байна. За 20%. Тэгээ тэр хүүхдүүдийн хувьд бол ээж аавынх нь аль нэг нь дагаад сумын төв рүү ингээд ирээд тэр айл хоёр тусдаа амьдраад тэгээд тэр айлын одоо амьдрал ингээд бүр зардал нэмэгдээд тэгээд одоо эндээс үүссэн эрсдлүүд бий болж байна тий. Одоо нэг хөрөнгө нь одоо эзэнгүйдэж байна, ганцаараа болж байна. Энд одоо гэр бүлийн асуудал үүсэж байна. Тэг гэр бүлийн асуудал үүсэж байна. Хоёр тусдаа амьдарч байна. Монгол улсын хүн амч өсөлт нь саарцсан байна. Жилд одоо 86 мянган хүн одоо төрдөг байсан бол 10 жилийн өмнө одоо 55 мянга жил 50 мянган хүн төрдөг болсон байна. Бид нар 4 сая дахь иргэнэ 2031 онд хүлээж авна гэж байсан тооцоо одоо хойшилж байна. Тэгэхээр одоо яг 6-7 настай хүүхдтэй айлууд, малчин айлууд ч юм бол ирээдүйн одоо Монголын улсын тусгаар тогтнолын баталгаа энэ газар нутгийг эзэдүүд нь баггүй. Тэгээ энэ хүмүүсийн ингээд амьдралын ингэж энэ боловсролын хуулиар ингээд сонголтгүйгээр одоо ингээд өрн тараа хийж байгаа нь бол болохгүй юм аа. За энийг ямар одоо боломж байна гэхээр явуулын багш одоо багш нар сургуулиас нь одоо багш нь очоод тий нэг одоо 10-20 хүүхдтэй л ажиллана гэсэн шүү сумын хэмжээ. Тэр 10-20 айлын чинь бол сумын засаг дарга нь хариуцчих, багийн дарга нь хариуцчих тийм ээ. За тэр гэрээ одоо сонголт за эхний 2 жил одоо гэрээрээ явуулын багш явуулын сургуулиар ингээд яя гэм сонгоё гэх юм бол одоо ээж аавнаас хариуцлага авлаа. Ээж аав нь одоо хүүхдээ боловсролгүй болгоё гэсэн ээж аав нэгч байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо нэг 2 дугаар ангид юу үздгийг тэгээд 3 дугаар ангиасаа ч юм уу танхимаар ирэхэд бол 8 настай хүүхэд бол одоогийн 8 настай хүүхэд бол их хашир болсон ба шүү дээ. Тэгээд 6-7 настай хүүхдийг л одоо малчны хүүхэд зөвхөн малчны хүүхэд шүү дээ. Сонголттой болгоё. За бидэнд ярилцсанд мэдээлэл өргөсөн тань баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн эдийн засгийн байнгын орон дарга Сэд Доржтой ярилцлаа.